За hi guys, юу яж байгаа юм да? Энэ удаагийн мэдлэгээр та бүхэндээ goal lane буюу максимумаар тоглоно. Goal lane тоглохдоо ер нь бол бусад ролоос удаад ер нь харьцангуй амар. Үе скил ер нь хардна. Шууд гутлаа авч гүнгүүтээ 14 секунд дээр юм гутлаа зарангуудаа тийм атак айтем авчих хэрэгтэй. Тэгэх юм уу яах нь энэ максимумтайгаа байлтахад ер нь амар болчдөг. А гэхдээ зарим максимумдаа ингээд танка дагуулж ирэхлэх жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Танк нь мэд дээр харагдах юм бол жоохон орж поклод байлдаад авах хэрэгтэй гэсэн үг. А тэгээд цэрэгтэй ингээ хөрөхгүйгээр цэргийн зоондоо цэргийн нөхөхгүйгээр ингэж хөгжлөн даваа олж авах гэж эхний ээлжид үүсэх хэрэгтэй. Яванда голдны зүрх гараад ирэхээр ер нь бол илүү болоо явцдаг. Цэргээ ер нь бол манайха яах хэрэгтэй. Хамгийн сүүлийнх нь last hit-ийн хамгийн сүүлийн цохилтыг өгöd байх юм бол арай их мөнгө авдаг. А тэгээд зэрэгтэй хөрөхгүйгээр марксмен ингээд поклод сэн аваад авах хэрэгтэй байгаагаар. Тэгээд дахмад яванда илүү аваад авчихна гэсэн. Тэгээд зэрэг айлуулах ингээд таварт авралахгүйгээр наашин татаад ингээд байх юм бол айлын марксмен тавартаа ингээд шигдээд тахгүй гарч ирэх гэж зэрэг авах. Ингээд одоо цэргээ авцсан чөлөөтэй байгаа үед ер нь ингээд танай бапрууч ороод ирсэн байх юм бол хүмүүстэй туслаад ирэх хэрэгтэй. Ер нь ассист авах юм бол ер нь хэрэгтэй. Кил хийвэл бүр ашигтай гэх юм учраас ер нь ороод ирэх хэрэгтэй. Хамгийн юм хийгээд ингээд юу ч үүдчих юм бол ер нь лэндэ байлгах хэцүү болчдаг. Спелинг болчих юм бол. Ер нь бол тэрийгэ бодоод хүмүүс хамгаалсан байрлалтай ингээд аль буцчих юм бол тэгээ эргээд лэн рүү очих тийм маягтай тоглох хэрэгтэй. Энэ саяны башнаас ингээд тойрж явж байгаа учраас нэг Москва харагдахгүй байгаа учраас энэ башинд байх юм бол чамайг хантай найхаад чамайг ингээд лоуруулаад ингээд давгаа авчна гэсэн. Тийм учраас ер нь бол болгоомжтой болох хэрэгтэй. А тэгээ цэргээ ямагт хайж болохгүй. Өөр тийш явсан гэсэн цэрэгцэн ирж явах болж байвал хаяал өөрийнхөө хөгжлийг бодох хэрэгтэй. Марксманы гол дүрэн бол ер нь бол цэргээ аваад хөгжих. Ямар ч вааранд ингээд оролцоод авах шаардлага байхгүй. Манайх ер нь гайхшиж магадгүй энэ Москва яагаад ингээд айгаад байгаа юм бол гэдэг. Шууд орж ирээ зодтолж болохгүй мүү гэдэг. А энэ хоёр өөрийнхөө давуу талыг л ашиглах хэрэгтэй. Москва ер нь бол лейт гейм тал руугаа хэрэг болохоор ер нь бол эрли зодтолтой дийлэхгүй. А яг хантаа ингээд хоёроо стандартад нэхад ингээд стандартуудаа даваа аваад ингээд тийм л тоглох болно. А тэгж чадахгүй бол ер нь бол их муу л гэсэн үг. Бородын харин пассивын дөрөв тусан скил зөвхөн хүчтэй ордог болохоор нийлээ айгүй хүчтэй. Тийм учраас ер нь Москва жоохон айсан барилтаа ингээд одоо би болохоор ингээд яг үзэгдэнгүүт нь гарч ирэнгүүт нь нэгдэд байгаа болохоор ингээд пассив ингээд нэг стик болгоод аль эсвэл цэргийн ардаас ингээд хийх юм бол пассив нь хурдан дүүрдэг. Нэг цэргийн ард байгаа хэрэг надад нэгдэх юм бол пассив нь шууд 2 болно гэсэн. 2 цэргийн ард байх юм бол 3 пассив шууд дүүрнэ гэсэн. Тийм учраас аль болох цэргийн ардаас ингээд скилдэд байгаа. Тэгээ цэргээ ингээд ямар ч марксмен дээрээс цэргээ ингээд авахгүй ингээд наашлуулаад байх хэрэгтэй. Айлч айгүй ингээд лейт гейм тал руугаа хэрэг байх юм бол ер нь бол амар гэсэн. Цэрэг авах гээд ирэнгүүтэн дэмжлэгдэнэ гэсэн утгатай. Тэгээд цэргийг нөхгүй ингээд нэг цэрэг алдуулаад байх юм бол явандаа ингээд чамд 200 300 400 гэх мэт голны зөрүү гараад ингээд ер нь бол давуу аваад тавьчихна гэсэн. Одоо энэ голд гараа буюу голд катабууд нөх гэж байгаа сте. Энэ бол ер нь бол 100 төгрөг. 100 төгрөг авахын тулд энэ хүн ингээд орж ирж байгаа учраас ингээд орж ирэхэд ингээд дэмжлээд алчиж байгаа гэсэн. Тэгээд энэ оронд нь бүшлээд тавилна гэсэн. Ер нь бол ихтэй манайха мапа сайн бас харж явах хэрэгтэй. Годлайн жоохон хэцүү байдаг. Айлын мид болон ингээд рум нь бас жангл нь хурж ирээд байдаг болохоор аль болох одоо 5-аас доороо учраас гайгүй гэсэн. Тэр марксмен мид нь ингээд тэнд байгаа учраас ер нь л гайгүй гэсэн. Тийм учраас ингээд урагшаа түрээд ингээд барилаа ажиллаад тоглоод авах хэрэгтэй гэсэн. Ашигтай. Одоо энэ хэрэгээ алдах юм уу энэ хавийн цэргийг авчих юм бол мэд рүү очиж мэдийн цэргийг авч болно гэсэн. Эхний төртлийн цэргүүдийг л авч болохгүй. Мэд чинь ингээд дүр хурж чадахгүй учраас. Ер нь бол марксмент дээрлээ аягийн чухал байдаг. Яг өгчих юм бол ер нь давуу алчих юм бол амар хэцүү болчдөг. Айлын марксмент чинь ингээд дэмжтэй болоод эхлэхээр ингээд байлдах чадвар чинь огцом муу болоод ингээд нэгээс нэг ийшээ ингээд дүүлэг авчаад хавьчихдаг. Тийм учраас дээрлэлдээ айл болгоомжтой байх хэрэгтэй манайхаа. Ялангуяа мэдээс ч хүрээд ирдэг болохоор айлын мэдээс хүрээд ирдэг. Яа нөгөө соло тоглож байгаа болохоор танай мэд чинь их хэцүү. Айлынхаа мэдтэй байдахгүй зүгээр ингээд сул хайждаг гэсэн үг. Энэ формын бага авахгүй. Энэ зүгээр. Тийм учраас ингээд айлын мэдээд нь хүрээд ирдэг. Тийм учраас ингээд давуу гайхам. Тийм учраас танай мэд чинь одоо ингээд тэр мэдийг ингээ хайчаад инфог байх юм бол жоохон ардаа байх хэрэгтэй.
Максимын гол дүрэн бол ер нь айгүй сип байх хэрэгтэй. Хамгийн скил сайтай байх юм бол ер нь бол алаад бүшлээ тоглоод байх хэрэгтэй. Тэгээд лейт гейм хүмүүстэй дэмжлж өгнө гэсэн үг ер нь бол. Заад нь гол керри гэсэн үг. Тэгээд 5 минут болцсон бол ер нь бол гайгүй гэсэн үг. Ингээ голдны одоо таврын голд алга болчдөг болохоор ер нь тэгээд мэдээ чин тавар маа ингээд алга болцсон байх юм бол ирээд ингээд хамгаалцаад өгөх хэрэгтэй. Хамгаалахаа чамд гол ер нь тийм учраас ер нь бол ингээд хамгаалаад тоглоод голд олоод тоглоод байх хэрэгтэй. Тэгээд мэд дээр зэрэг байхгүй ингээд ер нь гайгүй байх юм бол ингээд өөрийнхөө болон бусад лейнийг бүштээд ингээд мөнгө олоод авах хэрэгтэй. Ингээд ер нь бол ингээд хүмүүс харагдахгүй хатан тэнд байгаа лейнийг ингээд унших хэрэгтэй хандлагатай. Одоо айл тэнд байхгүй дээ гэд хоосон лейнээр нь бүшлээд мөнгө олоод тавар аваад авах хэрэгтэй. Тэгээ вар дээр ингээд арайхан дэмэжтэй дөрөв дэмжгүүд ингээд зохиж чад хил аваад тавах хэрэгтэй. Энэ хүн тандах хүн факторуудын хамгаалалтаа талдаад хэрэггүй хүмүүсийг хажуугаас орж ирээд байлдах хэрэгтэй. Ер нь иймэрхүү нэг жижигхэн скиллүүдийг ингээд сурч явах хэрэгтэй. Энийг ер нь бол ингээд макро гэнэ. Микро скилл гэдэг юм тийм жижиг сэжиг юм байрлалын мапны юм жижиг сэжиг байрлалууд дээр зөв байлдах, зөв байрлал эзлэх тэгж тоглох хэрэгтэй. Энэ хавь дээр ингэж одоо байлдвал би энэ хавьдаас одоо байх юм бол аюул гэх мэтчлээ. Ер нь макро скилл юм бол одоо дээр лор төрж штэ төрцөө явж байна. Одоо доор одоо том зэрэг байгаа гэсэн. Доор том зэрэг одоо нэгэн очиж чинь хамгаалах болтой. Гэсэн. Сая лорд одоо 20 секундээр унсан гэсэн. Тэгэхээр 11 сар том зэрэг дэлж байгаа. Тийм учраас том зэргүүд аваад тэхгүй болохоор одоо лимит нь яах нь энэ зэргүүдийн ялагдаад бүхтлээр ингээ хүрээд ирнэ гэсэн. Тэгэхээр хэцүү болчихно гэсэн. Сая дээдийн зэрэг авч байгаа учраас дээдлийн одоо энэ тэлжтэй ер нь гайг гэсэн. Тэнд нэхэр очиж одоо илүү гарахгүй болох гайг гэсэн. Тэгэхээр доороо энэ 3 хэрэг хөрүүлээ цөөхөлөө болно. Гэх утгатай. Энэ үл энэ хүн макро скиллтэй байхад ер нь хожиж явждаг. Энд болохоор би яагаад шууд билеттэй гараад ирсэн байх юм бэ? Хин дээр ингэж харагдсан. Тэгээ дээр ингэ цэрэг манай цэрэгийг бол өнгөрөөд дээр бапны хажууд харагдсан. Тэгээ хүмүүс нь доор байлж байгаа учраас айлуулах доошоо явж таарад хүмүүс нөх хөнгөт нь мэднэ башин одоо зогсож байгаа энэ баахгүй зогсож байгаа юм гэж байгаа учраас шууд орчиж байгаа. Яг бол хүмүүс нь хүчин хадгаас нь туслахын байхгүй учраас ингэ шууд орчиж байгаа. Хүмүүс нь байхад шууд орчих юм дэх нь орж ирнэ. Ажиглаас нь дэмжлэн стандуулна. Эндээс яг мэдрүү ороод байгаа гэх юм бол хоёр лейн ер нь бол тэнцүү. Гэхдээ манайх нэр нь л их зэрэгтэй болж байна гэсэн үг. Гэхдээ хоёр лейн бол яг тэнцүү. Тийм учраас мэдэр юм бол ороод байгаа. Аль нэг хүн цэргийн илүү байх юм бол мэдэр нь хамаагүй байгаас орохгүй. Ялгчих юм бол ингээд доор нь баахан зэрэгтэй үедээ тэгээд бүсдэлийг 5 орох болчихно гэсэн. Ер нь бол тэгээд хөгжлөө ингээд олж тоглох л ер нь чухал эерхий. Тэгээд бусд нь лейт гейм бигээд задаад музик араас аюулгүй задаад тэгээд бажиж. Ер нь бол Максимын хамгийн амархан бол 5 хүн төлөд байгаа макро скилл гээд одоо лорд төрж байгаас одоо тэгэхээр энтлийн зэргүүд ингээд байгаагаар аваад энэ хүмүүсийн ингээд бүклээд ингээд явчих юм бол яах нь дээр зэрэг илүүтэй байх юм бол доор одоо төрж байгаа лордыг авах бол амар. Доор нэг хараа зэрэг илүү байхад яах нь дараагийн зэрэгтийн ингээд 2 хороо болонготой савыг авахар хэмжээний зэрэг авчихна. Тэр зэргүүдийг дээр хамгаалж хооронд ингээд лорд авчихна гэсэн. Тинчээ доор хаяж нэг хэрэг очих учраас 5 эсрэг дөрөв нэг хэрэг нь авчихсан хамт 5 эсрэг дөрөв вар авах таач гэсэн үг. Нэг скил макро скилээс ажиллах хэрэгтэй бас микро скил и скил сайтай байх хэрэгтэй. Сая харсан ч ер нь бол манайхан бүгдээрээ доортой дээгүүр хийж байгаа учраас доогоорх нь ингээд зэрэгэнд хүрээд доогоорх таврын айл болох авчих хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд лейнээ гаргах гэдэг шаардлага байхгүй нэг том зэрэг өөрсдөө түрээд илүү болоод явчихна гэсэн үг. Тэгээд тэр лейнийг одоо хүн ингээд цэвэрлэх гэж очингууд нь алах айлсыг нөгөө бүүнээр өөр талаар нь очичгээд өөр хэрэг нь алах ингээд давлаад авчихна. За энэ удаагийн бичлэгээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Лайк болон сабскрайб дараарай. Янз бүрийн санал байх мэт комент хийгч ирээ өнөхөө. Баяртай.